Эрен галвын тэр тех үед эргэх дэлхий бүхлээрээ усан далай байж гинэм. Эрдмийн их сударт энэ домгийг баталдаг гинэм. Нарыг тойрсон дэлхий эргэхийн олноор эргэх тоолонд намраа дүлгөөн далайгаас нэхэн уул өндийж цухойсон гинэм. Арвин их далайгаас анхлан өндийсэн энэ уул итүүхэн уулажээ. Идүүгийн их газар ингэж далайгаас гарч эхэлсэн юм. Энэ цагийн төрийн их тахилагт Тэнгэрийн амьсгалд очирван сахиуст одхон тэнгэр хайрхны уугуул нэрийн домог ийм ажигуу. Этүүхэн уулын нутагт эгэл малчны удамд эрдэмт нэгэн хүүтэржээ. Эрдэмтэн хүмүүн эх орныхоо хөгжлийн төлөө сэтгэлээ зориулж явахдаа нэгэн оргилыг нэзлэвч нөгөө оргил нь бүр өндөр доршдог хязгааргүй эрдмийн замыг эргэлт буцалтгүй сонгож эрдмийн цагаан өргөөний ариун үүдийг нээхдээ бүхнээс анхдагч гэсэн бүрэн утгыг бэлэгдэж итүүхэн уулын нэрээр эрдмийн сургуулаа нээжээ.